энэ Лас Вегаст гэдэг аялж байгаа. Тэгээ аялж байгаа хугацаанд бас казинод тоглож байна. Тэгээ энэ хоёр Чингис хаан гэсэн тийм машин байна. Тэгээд тоглохоор мэдээж өчигдөр тоглох хүмүүс болоод одоо тишгээ бэлдэл суугаад лагчаа бакрат үүч гэдэг бодвах үлээд ирээд миний бодлоор одоо энийг машиныг зохиол тийм энэ мөнгө өнө өнөхөр би зөвхөн хүрхтэй энэ хурцан энэ машин болохоор одоо гоё Чингис хаан гэсэн машин байсан аюу таалагдлаа. Тэгээд өөрөө нэг одоо аялж явахдаа мэдээж одоо бас нэг ингэж тоглоод концерт үзээд ингээд явах бурууны байх гэхдээ энэ казинод хяналтаа аваад мөнгө өгөх юм бол ерөөсөө гоныг бол би явах гэж бодож байна. Тэгээд ямар азар хайд ширэмэнээс суудгүй. Миний хувьд ч одоо аялж явахдаа та бүхэнд одоо санд болох байх шүү дээ. Тэгэхээр одоо нэг гол зураг авахлаа. Буудлууд нь өөр өөрийн онцгой. Тэр буудлуудын онцгойг авч хараад тийм одоо энэ буудлын онцгой нь юу, тэр буудлын онцгой нь юу энийг харж судлаа. Үдээ байсгаа. Мэдээж одоо оройн цагаар гоё гоё шоу тоглох байдаг, шоу тоглох үзээ. Тэгээ бас тотоос нь гараад байгаль руу яваад ингэж аялах юм бол бас гоё л да. Аялах гоё дээ. Энэ хүний одоо бүх цогц хүний сэтгэлд хаана одоо хүч хөдөлгөй хаана сумаад сэтгэл шаардлагатай бүр утгаас шийдсэн газар байна. Миний одоо мэддгээр хас угаасаа би өөр одоо том гоё гоё тэгвэл тийм учраас мэддэг одоо бүх гаргалгааг нь ойлгох учраас би вагасаж амтгийн да. Тэгээд энэ удаагаар бас яг одоо би саний байдлаар 5,000 тоглохоор 5 доллараар байна. Энэ одоо тийм ах чинь унахгүй аваад би зогсоогоод хэсэг хийж одоо гадуур хотын аялал гэж бодож байна. Тэгээд ямар ч хэсэн байдаг та бүхний амт цугаар тэгж явахдаа бас тодорхой хэмжээний баг мөнгөөр баг цагаараа асууж казинод бас нэг тийм буруу зүйл шиг. Энэ ямар бид нэр баян тоглож байгаа шүү. Жилдээ нэг удаа тийм энэ тийм учраас одоо зөв ойлгороо очихгүй намайг казинод ч хэлдэг ялгараа зайг баярлалаа.